2017 онд тийм ээ үнэхээр одоо төрийн байгууллагуудын худалдаа авалтын бид нар судалгаа хийж үзэхэд бол 40 тэрбум байсан. 20 онд бид нар төрийн худалдаа авалт үндэсний үйлдвэрлэл арга хэмжээг зохион байгуулсан. Үүгээр бид нар бүх одоо төрийн байгууллагууд руу албан бичиг хөрвүүлээд худалдаа авалтынх нь судалгааг хийж гаргасан. Ингэхэд бол 160 тэрбум төгрөг байсан. Өөрөөр хэлбэл 4 дахин нэмэгдсэн байсан. Тэгэхээр бид нар энэ хууль биднэрт одоо бодиттой дэмжлэг болсон байна гэж харагдаж байгаа. За яг хөө бас зарим байгууллагууд бол мэдээлэлээ ирүүлдэггүй байсан юм байлээ. Тэгээ ирүүлдэг болсон байх. Гэхдээ 40 байснаа 160 болсон гэсэн. Тэгэхээр бол үр дүн гарсан. За түрүү бас одоо бат дэлгэр захиралтай ярьж илаа. Бид нар төрийн байгууллагууд руу тэр нөгөө тендерийн хуулийг жижиг дундын хуулийг дагалдаж гарсан тендерийн хуулийн хэрэгжилттэй холбоотой албан бичгийг өргүүлье. Тэг үнэлгээний хороонд байгаа ажиллаж байгаа зарим албан агчид маань бас мэдэхгүй байна гэдэг ийм асуудлууд бол яригдж байгаа. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэлд эрхлэгч чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж явах юм бол одоо 15% бууруулж тооцно, шууд худалдаа авалт хийн гэсэн ийм заалт. Тэр энэ хуулийг одоо өшөө илүү хэрэгжилтийн сайжруулах талаар бас хамтарч ажиллая.